Амар мэндүү. Мэлмий тунгалаг үлмий бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Домог хууч яриа цуврал. Будран хунзын домог. Манай нутагт Будран хунз гэж нэг цадиггүй баян хүн байгаад үгүй ирсэн тухай хууччул үлгэр домог шиг ярьдагсан. Будран хунзын нутаглаж байсан хондны шарилж ургасан гэрийн буурин дээрээс саяхан болтол авгаа хүүхдүүд шүр совд түүдэг байлаа. Домог бүхэнд Будран хунзын баян тарганыг өгүүлэхийн зэрэгцээ овлоггүй, цадиггүй зангийн уламжлал зан заншлын үүднээс сүмжилсэн сургамжтай санагдана. 1. Будран хунз нэг өдөр буурлын овоон дээр суугаад гаансаа нэрж эргэн тойрныг халаахад хөндөй дүүрэн адуу нь бутнаас жолон юм шиг санагдсан тул сэтгэл ихэл хөдөлж амог бардан мориндоо аливхийн мордов. Буурлын бут олно уу? Будран хунзын адуу олно уу? Гэж хашгичин дахиваас морин бутан таваргалан унаж эзнээ бэртээжээ. Уул усанд ам гарсан хүн арга байж юу? Гэж хөгшчүүл ярьдагсан. 2. Арслангийн худгийн ойрох жалганд 2 хүн тэвэрч хүрэхгүй бүдүүн хайлаасны хөсрий хожуул байх. Эрт цаг тийм нэгэн гоёмсог бүдүүн хайлаас орчноо чимэн сүглийж сүүдэрт нь хот хонь азар гадуу багтдаг байжээ. Арслангийн худаг татаал ойр ус элбэг боловчиг Будран хунзын олон адууг услахад усны онгоц ямагт багдах тул хайлаасыг огтлон цавчилж онгоц хийхээр нутгийн баян шийджээ. Хэдэн цүзэг хөрөөний ир солбоо мохоож зарц барлгууд үйл тамаа хэдэлж байж нэг юм хөрөөдөж барахад модны голоос цус гарч хожуулан 7 хоног ботхоо өвхүүлсэн инг шиг гонгнон буйсан гэдэг. Тэр өвөлдөө их зууд болоод малан шуурганд уруудаж Будран хунзыг өгүүрсэн гих бөгөөд мод огтлсноос болсон гэж үздэг ажээ. 3. Манай нутагт морьтой давхиж явхад зам хөндлөн ээрч урдуур нисгчин хөрөөддөг жижигхэн бор шовуу бий. Жинхэнэ нэрийг нь мэдэх хүн үгүй. Бүгдээрээ л Будран хунзын адуучны сүнс гэх бүлгөө. Тэр жил Будран хунзын олон адуу шуурганд уруудахад адуучт нь тогтоох гэж ээрч хөрөөцөөр хүлдэж өгснийг дурсахдаа тийхүү нэрлдэг болжээ. 4. Будран хунз баяжаад ирэхлээр ааш завхаж эдэг хуух юмж олдохоо болжээ. Тоонноосоо цагаан хурганы сүүл дүүжлээд дор нь саатантай төмбөн тосгуурлан тавьдаг гин. Сүүл өтөж өтөн бие даахаа болтол бүдүүрхээр саатан дотор унана. Тэгэхэд Будран хунз зааны ясан савх бариад хүлээн суух бөгөөд төмпөнд ойжсон үд доороо жаал өнгөчин дэвчиж хамаг биедээ саатан дүрхээд тэнэж өгөхөд сая савхтан идэх бүлгөө. Энэ ч бас буйнаа барахад нэмэр болсон гэлцдэг. YouTube дээр туулаа нэвэртэй. Архангайн шивэртийн Рашан Совллийн хідэн цагаан байшингийн нөмөрт сум сумдаас ирсэн бололтой хідэн өвгөн нарлан сууж эрт идүүгээгийн хууч дэлгэх юм. Өвгдийн хууч арайнд авууштай, санууштай, сургаалтай олон санаа байснаас ганц хоёрыг дурсав. 1 дэх өвгний хууч. Манай суманд улаан сонгон их ургадаг байлаа. Мөн чих ааг амттай тижээлэг ногоо шүү. Урд чинь манайхан зөвхөн бууз баншинд биш ядарч доройтсон малыг тэнхрүүлэхэд хандалж хэргэлдэг байлаа шүү дээ. Түүхэд баас учиртай. Бүр намар орой хальсалж өрн боловсорч гүцхээр түүн. Сонгон ухаж аваад хонгорхоод нь үрийг нь булдаг юм. Хойдон жилэн тэндээс олоон сонгон ургана. Одоо чинь яагаачгүй ногооноороо байхад нь суг татаад авчих юм да. Манай аймгийн зарим нэгдэл мөнгө олох гэж сонгон зарж үзсэн. Айл бүрд ноогдол өгнө. Хүмүүс ч ноогдлоо биелүүлэх гэж ихэл зулгаана. Хичнээн мөнгө олох байдэ хөөрхий. Одоо ч сонгон байхгүй. Тэгж нэлхаарн зулгаагаад байхаар яаж байх вэ?
Ингээд л нутгийнхаа нэг сайхан амттай халуун ногоог устгаад аймгийн төв рүү шогшдог боллоо доо гэж билээ. Хоёр дахь өвгөний хууч. Энэ мааз гээч машинууд мөн ч их мод зөөх юм да. Аршаан сувлын хажуугаар гойлон атсан машинууд аймгийн төв рүү л өнгөрдөг юм. Хайрхан минь ханга баяндаа л болдог байх та. Хануун урд арын модыг дуусгаад бугтын нуруу руу орсон сурагтай. Цахилгаан хөрөө хүний шунаг сэтгэл хоёр нийлхэрч хяргах юм да. Сайхан модыг хөгшин залуу гэж алгалгүй даанч харамсмаар хэргэж байгаа юм шүү. Мангас ёстой мангас юм. Тэр уулын трактор гэдэг чинь ялгаагүй мөн ч их мод сүйтгэж байна та хөөрхий. Өмнө тааралдсан юу л байна? Хуу хамаад буух юм? Хэдэн сайхан хайнгаар модоо цаагаалж болдоггүй л юм бах та. Гойлонгийнхаа мөчөр үзүүр язоорыг авна гэж өөр байхгүй. Уулаар нэг хөглөрсөн хог. Энийг модыг аваачаад хэрэгтэй л юм хийдэг хэрэг байх та. Хөөрхий хэмэдгүү. Нэгэн цагт энэ ой мод танай сумын улаан сонгон шиг болох бийвээ. Хот хөдөөгүй аргал түлхэ байцгаж энэ их муу ёр шүү. Аргал тун жилжтэй түлш байгаа юм. Бидний баг байхад чинь нойтон мод түлшин дуунагдаггүй. Залуу мод тайрдаггүй байлаа. Нойтон мод хуурай аргалаа сайн асна гэж гүй ер нь ямар юмных нь юм байх вдэ. 3 дахь хөвгөө. Газрыг бас их хаглах болжээ. Энэ хоршоолыг харалтаа байдаг сайхан бэлчээрийг түрээд хагалчихсан. Мал нь хаан бэлчих юм болж байна. За тэгээд урт хөлийн малчин дор хаяж өртөө хол байхгүй бол намар болохоор нөгөө тариа руу гүүгээс алахгүй шүү дээ. Ялангуяа адуучид их л зовж байгаа юм. Олон адуу оруулсан хүн сайн бүдүү морой төлбөрт өгч байж салан шүү дээ. Манай энд ч салхи хийх юм. Хавар болохоор бөө шороо босно. Хагалсан газрын хайрын сайхан хөрс хийгээд гүйцэх юм. 2 жилийн дараа ахаад шинэ газар хаглаад хуучнаа орхичихно. Нөгөө харж хамгаална, мамгаална гэдэг юмыг нь хийхгүй болчих. Уулын бугчгүй, унсан бугчгүй хоцорлоо гихчээр хэдэн жилийн дараа бэлчээрч үгүй, тариа ургагч газаргүй болох үедээ. Ном эрдэмтэй хүүхдүүд хариуцдаг болохоор мэджэл байгаа биз. Өвгөд ийхүү хуучлана. Тэдний яриа болгонд газар ус ургамлаа хайрлах, хамгаалах гэсэн нууц харуусал нуугдаж байгаа нэлт байв. Хөөрхийст ямар байгууллага хэд хичнээн хэмжээний юм сүйтгэж байгааг яг тооцоолон ял тулгах гэсэн санаа алга. Эргцүүлэн бодох хаваас ердийн хуучаараа юунаас ч илүү шийтгэл оноож байгаа юм шиг. Өвгдийн хуучийг өчүүхэн ч хасаж нэмсэнгүй хിവэр нүгүүлв. YouTube дээр туулаа нэвэртэй. 99 гол горих ерөөлөөр нээлэн завхан гол болоод мэрэлзэн шуугаж загас жараахан шумбан нааддаг байсан эрт дээр үед юм гинлээ. Тэгж том жижиг голууд уул хад тал хүндий элс манхныг сэтлэн орсон буурын ам шиг хөөс цагруулан урсаж байхдаа хужир марцтай цахир хаттай нэг өндөрлгийг хүү татаж баруун талд нь өндөр их зэрэг гаргажээ. Түүний баруунтай баруунаасаа зүүн тийш намсан тогтсон үнгэн ловууц шиг хүрэн хаттай өндөр ууланд аргалын сүрэг нутаглан бэлчиж тэнгэр газрын сайханд баясна уу гэлтэй төс тас хийтэл мөргөлдөж завхан голоо сундаалж өвсний соргыг идэж атар онгоноо гайхуулан явдаг байжээ. Гэтэл нэг зүүн хээрийн зэрлэг аргалын сүрэг шингэн ногоон чацаг алдаж ясн хэрзээж нүд нь гархилсаар үхэж дуусах аюул нөмөрчээ. Нутгийн ардууд халуун хошууд хонин сүргийнхэн өвөг болсон аргалын сүрэг тус болгосон гэж бодож аргалын сүргийг минь аварч өшөөгөөч гэж өндөр уул өргөн говь урсгал усандаа цай сүнийхээ дээжийг өргөн сүсгэлвч нэмэр болсонгүй. Нэгэнтээ зуны дунд сарын шин дээр нөгөө их зөндөр иргэний ёроолоор бяр чадал муутай урсгал намуу нэг жижигхэн булаг жирэлзэн ундарсныг тэр болгон анзаарсан хүнгүй байж.
эл булгийн баруун динжид 10 хэдхэн настай Батхүү гэдэг хүү хөгшин буурал ээжтэйгээ навсархай бор гэрд амьдран суудаг байжээ. Нэгэн хавар Батхүү аргалын нял хурганаас хоёрыг барьж авчирч ганц үнэнийхээ сүгээр илүүчилж тийжээгээд зун нь ижил сүрэхтэйгээ дураараа дүүлж явагдаа гэж аргалантын уурланд буцааж тавьжээ. Тэгээд нэг өдөр нөгөө хоёр аргалын хурган чяцаг алдаад өөхөх шахахаараа эзнээсээ аврал ирсэн ч юм уу? Эсвэл ижил дасал болцоход холдоход бэрх байсан ч юм уу? Царай муу тайр гэж иржээ. Батхүү хөө тонгочих сэжих тэнхэлгүй болж муухай үнэртэй чацаг алдан нуух цовж нулимснүүдийг нь бүргсэн аргалын хургнуудаа хатжил битгий үхээсэ гээд бор домбоороо булгийн устгаас сутгаж ирээд цутгаж өгдөг байжээ. Аргалын хурганы бүрзий жүнгэгцэн атраад үссэн сэргсээр өвсөнд ороод уул булаг хоёрын хооронд цойлж явах болж. Гэтэл гай газар доороос гахай модон дотроос гихчээр Батхүүгийн ээж нь хоол унднаасаа гарч ясан хэдрэг болтлоо дурж гин. Ачид ээж нь бие даахаа болоод үгэн нээдрээд хэлсэн ойлгогдохгүй болжээ. Батхүү унааны ганц морио Балдан гэлэнд өргөл барьцсан өгөөд "Ижимэн өвчнэг идгээж өгөөч" гэж ойлон хайлан гуйхад Балдан гэлэннүүдээ зүүдэлсэн тугал шиг аимшиг таяа эргэлдүүлж зааны ясан цагаан шоо хит хайж үзээд газар усны хорлол болсон байна. Хонгон голын дэрэгдэх догшин буулгаар чи оролджээ дээ. Ээжид чинь лусын хорлол болжээ. Хүнд байна, хүнд байна. Аргалагтаасаа нэгэн дөнгөрч гэж хүүгээр завхан голын уснаас авчруулж элгүүр дээрх сүүнээс тусаалгаж дээрээс нь шүлсээ хит хаяад "Бурхан номын энэ аршаанаар гар нүрийг нь угаа" гэж альтжээ. Гэвч нэмэр болсонгүй. Ээж нь бүрд ордлоо. Батхүү сандрахтай сайлын ганц үнээг лоол амд өгч "Ээжийг минь идгээж хайрал энэ аюулт өвчнийг арилгаж өгөөч" гэж ноорхоо өмднийхөө цоорхоогоор цуггуулсан сайртай бор өвдгөөрөө сүхрэн мөрөгжээ. Уулын догшин амтны үр төль барьж муу бүхний хийжээ. Энэ арцыг аваачаад ээжтэйгээ хоёул сайн ариул гэжээ. Харцаар ариулаад ч ээж нь засрахгүйгээр барахгүй лоо ламын айлцсан үгнээс Батхүүгийн сэтгэлд нэг л юм горож сэтгэл санаагаар уламж унахжээ. Ээж нь үг нь мэдэгдэхгүй ам нь ангалзаад байхаар нь Батхүү ангаж цангаж унд нэхэж байна гэж яарангүйж голоос арай наан байгаа нөгөө булгийн уснаас авч ирээд түүхийгээр нь уулгажээ. Тэрнээс хойш ачид ээж нь хоног хоногоор засарж хоол унданд орсоор бүрэн идэгсэн юм гинлээ. Тэгээд нөгөө уулыг аргалт ачтай тэр булгийг Аргалантын рашаан гэж нэрлэжээ. Аргалт гэдэг нэр нь сунжирсаар Аргалант уул Аргалантын рашаан болсон юм гинлээ гэдэг. Говьалтай аймгийн Хөх морьт Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгийн зааг дээр Аргалантын уул Аргалантын рашаан гэж бий. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.